За бүгдэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За би юу ярих гэж байгаа вэ гэхээр саяхнаас би нэг шинэ ном эхлүүлсэн. Тэгээд тэр номон дээр гарсан зүйлийн тухай болон яг тэндээс өөрийнхөө хэмжээд мэдээ тэмдэглэж авсан тэр зүйлүүдэд хав хүндээ ингээд хуваалцахад ингээд бэлтгэсэн. За би өмнө нь болохоор дандаа том тэмдэглэлийн дэвтэр авдаг. Энэ удаад болохоор ийм жижиг сайхан юм дэвтэр авсан. Энэ ингээд ийш тийш авч явахаар цүнхэнд багтаад их авсаархан байдаг гэж одоо ийм жижиг дэвтэр аваад энэ дээр ингээд саяхнаас тэмдэглэлээ хөтлөөд эхэлж байгаа. За ер нь одоо ингээд дүгнэрт сурагчдаа юу н анхааруулж хэлэхэд ер нь зүгээр сонирхуулаад хэлэхэд тэмдэглэлийн дэвтрийг ашиглахад яг юунд хэрэгтэй байдгийг вэ гэхээр одоо ингээд ер нь та хэдийн хийх ёстой ажлыг чинь яг товч тодорхой болгож өгдөг. Тэгээд хэдэн жилийн дараа би юу биелүүлсэн бэ гэдгийг ингээд харах чинь маш их тусалдаг. Жишээлбэл би одоо эднийг ингээд оюутан багтаа бичижсэн. Тэгээд энийг эргээд ингээд харахад яг ингээд миний мөрөөдөл айгу биелэлээ цаам шиг санагдах байхгүй. Тэгээд зарим нэгэн зүйл нүүрлээ. Одоо жишээлбэл энэ дээр ингээд төсөөлөл хийгээд ингээд бичсэн байхгүй. За би тэдэн оны 24 оны би 6 сард сургуулаа төгслөө. Би 24 оны 10 сард 9 сард би ажилдаа орлоо, шинэ ажилдаа орлоо чимдчлээ ингээд яг ингээд боддоор төсөөлсөн. Тэр төсөөллүүд маань яг ингээд уншихад зарим зүйл биелсэн байдаг. Жишээлбэл бол яг л 24 оны 6 сард төгсөөл яг 24 оныхоо 9 сард нэг ажилд орчихсон. Гэх мэтчлэн ингээд мөрөөдлүүдээ ингээд товч тодорхой ингээд тэмдэглээд хараад үүдүүд тэгээд дэмжиглээ. Тэгээд би болохоор одоо ингээд өрсөн мөнгнүүдээ бас ингээд уг нэгчдэг гэсэн. Тэгээд энэ тэмдэглэлээр хөтлөөгөө нэлээд удажсан байсан болохоор ер нь төлөвлөгөө зүйлүүд маш их